За энэхүү бичлэгийг зүрх муутай даарлт ихтэй одоо хит мэдрэх хүн үзхийг хориглоё шүү. Энэ болохоор надад одоо өнгөрсөн хугацаанд ирсэн гэр бүлийн хүч хэрхээлтэй кейсүүдээс хамгийн аимшигтай түүх нь энэ байна. За тэгээд энэ одоо аимшигтай цагт болохоор үйл явдал болохоор эртээ сар хүрхгүй хугацааны өмнө болсон гэдгээр хүний амьнаас хогсон гэдгээрээ бас маш ноцтой байсан учраас энэ захидлыг та бүхэндээ уншиж өгье. За шүт яаж ингэж тавьчих тийм. За сайн байна уу? Энэ ярахны асуудал бас үнэхээр их хэтэрлээ. Би аавраа үзэж зурхаа зурдаг ажил хийдэг хүн байгаамаа. Над дээр олон эмэгтэйчүүд ирдэг. Гэвч саяхан 9-р сарын 24-ний өдөр өглөө 9 цагт манай найз одоо эгч маань над руу залгаад чамд зав байна уу? Хоёулаа 17 дугаар сургуулийн хажууд байдаг цагдаагийн газарт хамт очиод ирье. Миний ахын охиныг одоо хамтран амьдрах залуу нь зодоод алчихжээ. Би ганцаараа очихоос айгаад байна гэд би цуг очсон юм аа. Тэгээд цагдаатай уулзаад зүрх шимшрэм зүйлсийг сонсоод их харамслаа. Учир нь амь хохирогч эмэгтэй 18-тай байхдаа анхны нөхөртөөгөө суугаад 2 хүүхэдтэй болсон. Харамсалтай нь анхны нөхөр нь арх ухаараа зодоод байсан учраас одоогоос 5 жилийн өмнө аргаа бараад нутгаа орхин Улаанбаатарт руу зүхтэж ирсэн юм байлээ. 1 жил гаруй Гуанзанд ажиллаж байхдаа одоогийн энэ хамтран амьдрах стагаа танилцж тэгээд хамтран амьдраад дундаасаа бас нэг хүүхэдтэй болсон юм байлээ. Хүүхэд төрсний дараагаас 3 сар гарантай байхаас нь л ер нь согтуудаа эхлээд гар хүрдэг байсан. Сүүлдээ энэ байнгын үйлдэл болсон. 2 жилийн хугацаанд 20 гаруй удаа цагдаад дуудлага өгч байсан бэ, түүхтэй байсан. Тэгсэн хэдий боловч одоо тэр нөхөр ярах чинь надад энэ одоо 20 ч юм уу цагдаач юм ялаг өгч юм уу гэдэг ингэ сул байлгаад байсан. За тэгээд дуудлага өгсөн ирнэл одоо додуулаад байдаг байсан юм байна лээ. Нөө за 2 хүүхэд гүнжирсэн. Тэгээд хийсэн юм байл та яагаад ингэж энэ хүнээс салаагүй юм бэ гэдэг. Тэгсэн чи би одоо анхны нөхрөөс ингээ 2 хүүхэдтэй болоод тэрнээсээ ингээ зодуусаар гаргаад айц ухтаад ингээ эхний 2 хүүхэдтэй ингээ өнчрүүлсэн. Гэтэл одоо дундаасаа гарсан дахиад энэ жоох охиныгоо ингэж би өнчрүүлж одоо элэг бүтэн амьдрал үзүүлэхгүйгээр ингэж дуусгамааргүй байна гэж хэлжсэн юм байна эгчтэй хөрх юмтаа. Тэгээд эгчтэй юу гэж хэлжсэн бэ гэхээр эрүүлдэж зодуулахаар ингээд маш ихээр өвддөг өө, маш их өвддөг. Тэгээд цогтуугаа зодуулахаар ингээд өвдөлтийн баг мэдэрдэг юм аа. Сүүлдээ би одоо энэ ярахчин нөхрийгөө ингээд арх ухаар нь хамт сууж уужгаад ингээд зодуулцдаг. Тэгээд өвдөлт баг мэдрээд одоо арх гарсны дараа л жоохон би хүндүртэй байдаг гэж хэлсэн байгаа байхгүй бүр амар. За тэгээд 2025 оны 9 сарын 20-ны өдөр одоо тариагаа чинь төрсөн өдрөд болсон. Тэгээ хамтран амьдрагчтайгаа төрсөн өдрөө тэмдэглээд уусан гэж. Тэгээ хамтран амьдрагч нь одоо тэр ууж согтонгуудаа төрсөн өдрийнхэн шөнөөс ахуулж бүтэн одоо 2 өдөр одоо 48 цагийн турш зодсоороод өглөөний 11 цаг үед бол амнасаа алдсан гэдгийг мэдсэн гэж. Тэгээ мэдэнгүүтээ нөгөөтг чинь 13 цаг 7 минутанд 103 руу их дуудлага өгөөд одоо манай эхнэр ингээд арх уучаа цогтуу ичээд сэрхгүй байна гэж хурц дуудлага өгсөн байна. За 103-ийн эмч бол дуудлагын дагуу үрд цогцыг хараад бол юун тэр цогтуу яа. Угаасаа хүний 48 цагийн турш дэрлэгээ зодсороод алдсан байгаа юм бол амтшгүй шүү дээ. Бүр хүний нүд харахын аргагүй эцэсгүй тийм аимшигтай яргалаар одоо зодуулж амнасаа алдсан харангуудаа цагдаа дуудаад цагдаа тэр хүнийг баривчилсан байна. За амь хөрөгчийн хувьд болохоор Өвөрхангай аймгийн Хар хорин сумын харьяат 1989 онд төрсэн 36 настай юм эмэгтэй байж хөрх юм. Тэгээд ийм аимшигтайгаар ийм хэрцгийгээр энэ богинохон амьдралаа цэлэлгаараа дуусгасан байна. Тэгээ энэ түүхийг уншиж өгсөн гол шалтгаан нь юу вэ гэхээр охид эмэгтэйчүүд минь ээ. Та бүхэн хизээ чинь хүчирхийлэлтэй битгий эвлэрээ. Ингээл эвдрээл одоо ингээд болох байлгүй гэх юм бол ийм ярахчд хизээж болдоггүй. Хизээж болдоггүй. Тэгээ адаг сүлд нь алаад дуустдаг ийм түүхтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм байх юм бол заавал одоо ингэж нөө баримтчуул, заавал цагдаад гомдол гарах, заавал ханд. Тэгээ би бас энэ төр гайхтан 20 гаруй удаагийн дуудлага ирсэн байхад яагаад энэ хүн ярахчин одоо яллаагүй юм бол тэр юм бас гайхаж чинь. Тэгээд энэ хэрэг нь одоо тэгээд холбогдох хууль шүүхийн дагуу шийдэгдэж яваасай л гэж одоо хүсэж байна да. Тэгээд бас яг энэ релихийн төгсгөлтөнд та бүхэндээ бас
Цагдаагийн алба хаагчаас ирсэн бас хууль сануулгах нэг тийм жижигхэн видеог бас үзүүлээ. Та бүхэн бас хуулийн ямар хамгаалт байдаг, ямар арга байдгийг бас үзээд аваарай.